хизээч надаас холдоогүй. Нэрийг минь мэдэж байж, миний бүхий л бодлыг Бурхан ав минь гэх бүрт тэрэл дуу минь сонсдог байж. Нэрийг минь мэдэж байж, миний бүхий л бодлыг Бурхан ав минь гэх бүрт тэрэл дуу минь сонсдог байж. Нэг хоёр. За бүгдээрээ сайн байцгаана уу? За та бүхэндээ уулзсандаа баяртай байна. За бас шинээр орж ирсэн хүмүүсийг харагдаж байгаа шиг байна. Бас танихгүй хүмүүс их байна. Ямар ч сайн мэдээ сонсоод бас олоолоо болж байгаа юм болоо да гэсэн бодол төрж байна. Намайг бас анхудаа харж байгаа хүмүүс байгаа бах тий. Сардаа ямар ч лсэн нэг ирээд байгаа. За тэгээд сад сонсгоо ахын дүүстэйгээ нөхөрлөгтөө бас их баяр хөөртэй байдаг. Тэгээд сая орж ирэнгээ энэ дүүргийн нөхөрлүүдийн зургийг харлаа. Тэгээд өмнө нь энд зөвлөгч байхдаа бас дүүргийн нөхөрлүүдээр хэд хэд удаа явж исэн. За миний таньдаг бас хэд хэд үнээс дүүргийн нөхөрлөлтөд ороогүй хүн байна. Харлаа. За энэ дүүргийн нөхөрлөл маань маш чухал учраас та бүхэн маань холч гисэн хамаагүй яаж иж байгаад очоосоо гэж хүсэж байна. Тэгэхээр мэдээж хол болдог. Тэгсэн ч гэсэн та бүхэн маань хоорондоо дүүргийн нөхөрлөлийг чухал тооцоод тэр нөхөрлөлдөө бас бөөнөрөө ирж ивэл их сайн байна. За тэгээд ямарсан тэр зургуудыг харангаа, ахын дүүсээ харангаа, ганц нэг хүмүүс байхгүй байхыг харангаа бас мэдээж завгүй л байсан байх та гэсэн юм бодол байна. За өнөөдөр болохоор бүгдээрээ Иохан 13 дугаар бүлгээс Есүс шавнырынхаа хөлийг угаасан тэр талаар жоохон бодож үзье. За хамтдаа залбираад эхлэе. Тэнгэр болон газрыг бүтээсэн эзэн бурхан таньдаа баярлалаа. Онцгойлоод эзэн та бидрийг аварч өгөөд мөн итгэлийн амьдралаар амьдруулж байгааг талархаж байна. Манай сад чуулганы ахын дүүстэй хамт байж удирдах өгөрөө. Энэ чуулганыг бас хариуцаж авсан пастор та минь мөн орчуулагч та минь эзэн та илүүхээр хамт байж ариун сүнсээр дүүргэж өгөөсэй гэж гуйж байна. Мөн үйлчлэлийн багийнхан болоод мөн бүхий л ахын дүүстэй бурхан та илүүхээр хамт байж илүүхээр удирдах өгөрөө. 4 сард бас төлөвлөгдсөн Библийн семинар агуулъя. Тэр семинартаа ч гэсэн эзэн та илүүхээр хамт байж өгөөд удирдах өгөрөө гэж танаас ангуун хэлбэрээ. Эзэн дотор эзэн таныг мэдэнгээ сайн мэдээг тараасан тийм амьдралаар амьдарч чадхад эзэн та удирдах өгөрөө. Мөн бие биенийгээ хайрлан, бие биенийгээ хүндлэн, бие биендээ найрсаг хандаж ахын дүүсээ босгодог тийм чуулган болгож чадхад эзэн та удирдах өгөрөө. Өнөөдрийн эхлэх цагаас ахуулаад дуусах цаг хүртэл эзэн та хамт байж удирдах өгөрөө. Бүхий л зүйлийг таньд даатгаад бидний гим нүглээс минь аварж өгсөн эзэн Есүсийн нэрээр гон залбирлаа. Амен. Бүгдээрээ Иохан 13 дугаар бүлэг рүү очие. Иохан 13. За 13-ийнхаа
15-ыг уншиж өгье. Миний та нарт юу хийснийг та нар ч бас хийгээсэй хэмээн би жишээ үзүүлсэн юм. Иохан 13:15. Миний та нарт юу хийснийг та нар ч бас хийгээсэй хэмээн би жишээ үзүүлсэн юм. За. Энэ чэнээс харах юм бол Есүс нэг жишээ үзүүлсэн байна. За тэгээд жишээ үзүүлчихэд та нар ч энийг дуурайж хийгээрэй гэсэндээ жишээ үзүүлсэн байна. За. Энэ Иохан 13 дугаар бүлийг нэлэнхүүд нь харах юм бол Есүс 12 шавнырынхаа хөлийг угаадаг хэсэг гарч байгаа. За тэгээд хөлийг угааж дуусчаад саяны үгийг хэлсэн гэсэн үг. За би та нарын хөлийг угаалаа. Та нар ч мөн үүнтэй адил хий гэсэн. За. Тэгэхээр энэ Есүс хөл угаах талаар шууд бол хэлээгүй. Мэдээж сургамжтай зүйл хийж байгаа гэсэн үг. Бүгдээрээ одоо энэ манай чуулганы энд гэсэн Есүсийн хөл угааж байгаа зураг байдаг штэ. Харж ирсэн үү? За. Энэ Есүс хөлийг угаачаад ийм үгийг хэлж исэн. За. Тэгвэл яагаад хөлийг угаачаад ийм үгийг хэлсэн болоо? Зүгээр хэлж болоогүй юм болов. Энэ хөл угаах нь ер нь ямар утга учиртай юм болоо? За тэр талаар бүгдээрээ өнөөдөр сурж үзнэ. За. Энэ Израильчууд дээр үеэсээ өмсдөг гутал нь болохоор одоо манайхаар бол энэ тавчиг шиг, сандал шиг, хөлн задгай тийм гутал өмсдөг байсан. Яагаад вэ гэхээр их халуун улс. За. Тэгээд тэд ямар нэгэн айл руу орох юм бол хамгийн түрүүнд юу хийдэг вэ гэхээр хөлөө угаат. Тэр айлын жигсэн хөл угаах тэр төмбөндөө ус ингээ гаргаа тавьсан байдаг. Тэгээ орж ирээд хөлөө угаачаад ордог тийм ёс заншилтай байсан. За. Тэгвэл энэ Есүс шавнырынхаа хөлийг угаасан байна. Шавнар нь орж ирэхээс өмнө хөлөө угаасан болов уу, угаагүй болов уу? Угаасан байж таараа. За. Тэгвэл яагаад дахиж хөлийг угаасан юм бол? За. Нэг маш чухал зүйлийг ойлгуулахын тулд дахиж хөлийг угаасан. За. Энэ 13-ийнхаа 1 дээрээс харах юм бол ингэсэн байна. Энэ ертөнцөөс салж эцэг өөдөн очих цаг нь болсныг алгасал баярын өмнө Есүс мэдээд дэлхийд байгаа өөрийн хүмүүсийг хайрлан тэднийг эцсийн хүртэл хайрлаваа гэсэн. За. Тэгвэл энэ хөл угааснараа юуг ойлгуулах гээд байсан бэ гэвэл эцсийн хүртэл хайрлахаа гэдгийг ойлгуулах гээд байсан. За. За бид нар одоо энд манай ээжүүд бас ээжүүдийн хэсгээс сууж байна. Хүүхдүүдийнхээ хөлийг угаахад ямар нэгэн асуудал гарах уу? Санаа зовсон, сэжгэлсэн юм гарах уу? Байхгүй тий? Дуртай угаана үстэй. Бааста бүксийн хүртэл сайхан угаагаад байж идэв шүү дээ тий. За. Тэгвэл шаал танихгүй хүний хөлийн угаая гэж төсөөлье. Сонин шүү дээ тий? Утгагүй. За. За тэгвэл Есүс энэ үед хөлийн угаасан. За гэхдээ Есүсийн шавнар нь байсан. За. Есүс бүгдийг мэдж байгаа. За Есүс ирээдүйд Юдас намайг 30 мөнгөн зоосоор худалдаад зарахын хүртэл мэдчихсэн. Петрийг 3 удаа тэ Есүсийг үгүйсэхин хүртэл мэдж байсан. Уран. За нөгөө 12 шавн Гетсманд цэцэрлэгт залбираад тэ хамт явж исэн чинь Есүсийг барих гад ирэхэд нь бүх шавнар нь зугатаачдаг үстэй. За тэр үйл явдлыг хүртэл Есүс мэдчихсэн. Гэхдээ Есүс яасан бэ гэхээр нэг зүйлийг ойлгохын тулд хөлийг угаасан. Тэр нь 13-ийн 1 дээр гарч байгаа эцсийн хүртэл хайрлахыг гэсэн. За. Юдас зарахыг мэдсэн бүртлэн хайрлсан байна. Петр 3 удаа өөрийг нь нүгүсхийг мэдсэн гэрнээ хайрлсан байна. Тийм бооз 12 шавн өөрөөс нь зугтахыг мэдсэн гэрнээ хайрлсан байна гэсэн. Тэгэхээр Есүс мэдсэн мөртлөө хайрлж ирсэн. За тэгвэл бүгдээрээ бодож үзье. Эцсийн хүртэл хайрлна гэдэг нь юу хэлээд байгаа юм болоо? За Есүс ямар хайрыг зааж өгсөн бэ гэвэл за Есүс өөрийнхөө амьдралаа 3
33 настай дээр загалмаа дээр цовдлогдож зусаан урсгаад үхээд дахин амьдсан. Есүс бүх цаг хугацаанд дотор хайрлсан гэсэн үг. Бүх цаг хугацаанд дотор. За. Дээрэс нь өөрт байгаа бүхнээ зориулж хайрлсан. За. Энэ хайрыг ямар хайр гэдэг вэ гэхээр агап хайр гэдэг. За. Грекээр энэ агап гэдэг үг нь ямар утгатай вэ гэхээр Бурхны тэр сэтгэлд байдаг хайрыг хэлж байгаа. Бурхны хийж чадах тэр хайр. За. Тэгвэл бүгдээрээ бодож үзье. За бид нар тэгвэл Бурхны хайрыг бол сайн ойлгож чадахгүй байх. Яг тэгвэл биднээс өөр төвшнийх. Гэхдээ Бурхантай хамгийн ойрхон тийм хайрыг гаргадаг хүн байна. Хэн бэ? Би болов уу? Биш шүү дээ, тий. Хэн бол? Ээж шүү дээ. Тийм үстэй. Ээж хамгийн агуу хайрыг гаргаж чаддаг. Тийм үстэй. Өөр хүүхдүүд нь өвдөөл байхад хэн унтдаггүй лээ? Ээж л унтдаггүй. Өөр хүүхдүүд нь эмнэлэг домлогоор явхад хэн л урд нь манлайлаад явдаг лээ? Ээж л манлайлаад явчихдаг. Тийм үстэй. За аауд бол нэг ажил төрөл хийгээл мөнгө хөрөг олоод ингээл тэр нь хайр аауд явд. Гэхдээ ээжүүд бүр яг хажууд нь ингээл хараал, нандингаал, бүр ингээл шүлсэн гоожгот нь арчаал, нүдрүүний моронгууд нь аваал, өмдөндөө бааж хэнгүүд нь тэр бүгдийг цэвэрлээл. Тийм үстэй. Шүнжингээ халуурангууд нь дагаж ингээл хажууд нь унтаал, хөвтөөл, сэрүүн байгаал ингээл бүх зүйлийг ээж хийдэг. Тэгэхээр ээжийн хайр хамгийн агуу юм шиг. Тэгэхээр Бурхны хайртай дөхөхгүй хайр юу вэ гэвэл ээжийн хайр. За дэлхийд даяар судалгаа явуулсан байна. Хамгийн гоё үг. Нэгдүгээрт нь ойлгомжтой ээж гэдэг үг. Хоёрдугаарт нь аав гэдэг үг байгаа болов? Байхгүй. Аауд бүр доошоо 70 идэд явж илээ. Тэгэхээр энэ ээжүүдийн ээж гэдэг хүний хайр ямар агуу юм бэ? Уул нь аав нар би ч гэсэн одоо аав шүү дээ. Аав нар уул нь хайрлаа л байна. Гэтэл тэр доор нэр нь яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр би ч гэсэн одоо ингэж бодохоор нэрээ миний аав ээж хоёрын маань ээж маань намайг илүү хайрлсан мэдрэгдэж байгаа. Аавын хайр нь биеэр үйлдэгддэггүй тийм хайр биш болохоор сайн бодогдохгүй. Аав бол дандаа гадуур нь хайрлждаг. За тэгэхээр Бурхантай хамгийн ойрхон хайр хэнийг харж болох вэ гэвэл ээж эхийн хайрыг харж болно гэсэн. За тэгвэл Бурхан хүн төрлөختнийг яаж хайрлсан бэ гэвэл яг л эхийн хайр шиг хайрлсан. Гим нүгэл хийгээд там руу явж байхад нь Бурхан яасан бэ гэвэл Бурхан өөрийн хүү Есүс Христийг загалмай дээр цовдлогдоод бүх цусаар нь энэ хүн төрлөختний бүх гим нүглийг уушлаа хийчихсэн. За. Тэгвэл хардаа. Бурхан эхлээд өөрөө хайраа харуулчихсан. За. Тийм учраас дараа нь яаж байгаа вэ гэхээр энэ 15-аас нь харах юм бол миний та нарт юу хийснийг та нар ч бас хийгээсэн хэмээн би жишээ үзүүлсэн юм аа гэж. Есүс эхлээд хайрлах тэр жишээг үзүүлсэн гэсэн. Тэр хайр нь мөнхийн деважн руу очиулах тэр хайр байсан. Дээрэс нь энэ амьдрал дээр эцсийн хүртэл хайрлах тэр хайр байсан гэсэн. За. Тэгвэл эцсийн хүртэл хайрлах нь маш чухал. За. За дээрэс нь энэ Иохан 13-ын 34 дээр ингэж хэлсэн байна. За би уншаад үгэй. Би та нарт шин тушаал өгье. Бие биеийн хайрлах тун. Би та нарыг яаж хайрлсны адил та нар мөн бие биеийн хайрлах тун. За. Бурхан шин тушаалыг өгсөн байна. Ямар тушаал вэ? Бие биеийн хайрл. Ахан дүүс бие биеийн хайрл гэсэн. За. За, энэ дээр нэг сонин үг гарч байгаа. Сайн харах юм бол би та нарт шин тушаал өгье гэсэн. Гэсэн чинь тэр тушаал нь бие биеийн хайрл гэдэг тушаал. За, та бүхэн цэргийг мэднэ дээ. Цэрэг хүн тушаалын дагуу ямар нэгэн зүйл хийдэг. За, бос гэвэл босно,
Суу гэвэл суун. Дайнд яв гэвэл дайнд явна. Тийм биз дээ. Цэрэг хүн юу хүлээдэг вэ? Даргын тушаалыг хүлээж байгаа. Даргын тушаал ирэх үед яг хэлснийхэн дагуу хийдэг. Шал угааг бол шал угаана. Тэ? Өсөр гэвэл өсрөн. Бууд гэвэл буудна. Энэ юу вэ? Энэ цэрэг хүн. За. Тэгсэн чинь Есүс нэг ийм тушаалыг өгсөн байна. Ямар тушаал вэ гэсэн чинь их сонин. Та нар бие биеийн хайрл гэдэг тушаал. Есүс ингэж хэлээгөө. Та нар бие биеийн хайрлчаач дээ. Та нар бие биенийхээ гомдоогоод нь бити хоорондоо маргалдаад байл та. Ингээ гуугаагүй. Тийм бооз. Есүс ингэж гуугаагүй. Тэгсэн чинь юу хийж гэнэ вэ гэхээр Есүс бие биеийн хайрл гэдгийг бүр тушаал болгочихсон. Тэгэхээр энэ заавал хийх ёстой гэсэн үг үү? Хийхгүй ёстой. Хийхгүй байж болно гэсэн үг үү? Заавал хийх ёстой. За, ойлгож байна уу? За тэгвэл ойлгож бол бие биеийн лугыг харъя. За, бие биеийн луг хараарай. За. За, бие биенээ харсан чинь хайр хүрж гин үү? За, бие биенээ харсан чинь хайр хүрж гин үү? Энэ юу гэсэн үг вэ? Хайртай байна гэсэн үг. За. Эзний өдөр болохоор ингээд ахын дүүс харахаар угаасаа хайр хүрдэг. Хайрламаар санагдаад, мэдлэмээр санагдаад. За. Тэгээд эзний өдөр дууслаа, хоорондоо үйлчлэлээ, хоол хийлээ, бас нэг түр тар хийн те. Тэгдэг үстэй. За хаяа бас нэг үл ойлголцол бие биендээ гарна. Тэр үед бас нэгнийгээ үзэн ядаж ирлэн. За. Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр тэр үед хайран харуул гэж байгаа. Тэр үед л нөгөө тушаалаа сана гэж байгаа. Оо би чинь бие биенээ хайрлах ёстой гэсэн эзний тушаалтай хүн шүү дээ. Тийм багаз. Бид нар бие биенээ үзэн ядах үе байдаг штэ. Бид нар бие биенээ муулах тохиолдол байдаг штэ. За. Тэр үед эзний тушаалыг санах хэрэгтэй гэсэн. Тэр нь юу вэ? Хайр. Ээж хүн хүүгээ яаж хайрладаг шиг тийм хайрыг би ахын дүүстэй гаргах хэрэгтэй. Буруу зүйл хийсэн ч хайрлана, алдаа дутагдaltaа байсан ч хайрлана, сул дорой байсан ч хайрлана. Харсан чинь их л пэдигээл те жоохон ингээл бардам ингээл хүн харагдаад байла. За би бол энэ хүний доор орохоо гэл адилхан пэдигээл ингээл. Тэгж бодлгүйгээр би хайрлах ёстой юм байна. Шинээр орж исэн ахын дүүс бол бүр сайн хайрлах хэрэгтэй. Бүр эзэн рүү чиглүүлээд бурхны үгэн дотор байлгах гад ингээ бүр хайрыг гаргах хэрэгтэй. За. Хуучин ахын дүүс маань хоорондоо удцсан болохоор хайр маараа мартчихдээ юм шүү. Оо яг нөгөө аврагдахаас өмнө ямар байсан тэр зангараа түлхэл зайл, муудал заал, тиймэрхүү зүйл хаяа мэрсэр гардаг. Тэгэхээр Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр Есүс тушаалыг болгосон. Чи ахын дүүсээ хайрл. Энэ зүгээр гуйгаагүй шүү дээ. Есүс биднээс гуйгаагүй. Есүс тушаалыг болгосон. Тийм бол одоо Орос Украин гэд байлдаж байна. Америкийн нэгдсэн улс Израильтай нийлж хагаад Иран руу байлдаж байна. Тийм бооз. За. Нөгөө Америкийн ерөнхийлөгч Трамп цэргүүдээ Иран руу явуулахын тулд гуйж байгаа болов. Та нарт энэ Ираныг эзлээд өгөөч гэж гуйж байгаа болов. Тийм байхгүй шүү дээ, тийм. Тушаалыг буулгаж байгаа. Тэгэл байлдаж байгаа гэсэн. Тэгэхээр цэрэг хүн яадаг вэ? Яг тушаалын дагуу байдаг. За. Тимот номоос харах юм бол бид нар Есүс Христийн цэрэг гэж гарч ирдэг. Бид нар Есүс Христийн цэрэг байхгүй. Гэтэ Есүс Христ бидэрт ямар тушаалыг өгж байгаа гэхээр муу муухай тушаал өгдөггүй. Хоорондоо үзэлц, хоорондоо бие бинийгаа муул, нэг нь намайг муулах юм бол адилхан хэрэл тэгэл. Ийм тушаал өгдөггүй. Есүсийн тушаал дандаа сайн сайхан байдаг. Бие биеийн хайрал, бие биедээ тусал, бие биенийгээ босгон байгуул.
Энэ юу вэ? Энэ эзэн Есүсийн маань бидэнд өгье гэсэн хамгийн чухал тушаал. Бид нар энэ тушаалыг бодож амьдрах хэрэгтэй гэсэн. Хардаа. Бурхан бидрийг бие биенийхээ хайрлалыг мэднэ. Бас юуг мэдэх вэ гэвэл бие биенийхээ хайрлахаа болохыг нь хүртэл мэдж байгаа гэсэн. Тийм үстэй. Тийм учраас Бурхан тушаалыг болгочихж байгаа. Болчих магадгүй гэдэг. Зарим нэг нь чуулгандаа гомдоод цөмөөсөө явчих магадгүй. Тийм учраас бие биенийг хайрлах гэж байгаа. Зарим нэг нь ахан дүүсээсээ болоод чуулганаас холдчих магадгүй. Тийм учраас Бурхан бие биенийг хайрлах гэж байгаа. За. Тэгэхээр харах юм бол бид нар бие биенийг зайлшгүй хайрлах хэрэгтэй. За, 1-р Коринт номноос харах юм бол ингэсэн байна. 12-ийн 1-р Коринт 12-ийн 21-ээс за 22 дээр ингэсэн байна. Нүд чи надад хэрэггүй гэж гартаан хэлж эсвэл толгой та нар надад хэрэггүй гэж хөлд хэлж чадахгүй юм. 22 дээр бүр мөхс мэт санагдах эргэтэн харин ч бид илүү хэрэгтэй байдаг. За энэ дээр юу гэсэн мэнэ гэвэл нүдийг чи надад хэрэггүй гэж гарт хэлж чадахгүй. Эсвэл толгой та нар надад хэрэггүй гэж хөлд хэлж чадахгүй гэсэн. Тэгэхээр надад байгаа энэ бие маань бүгд хэрэгтэй биз? Толгой хэрэгтэй юу? Хэрэгтэй. Гар хэрэгтэй юу? Хэрэгтэй. Хөл хэрэгтэй юу? Хэрэгтэй. За харагдахгүй байгаа зүрх хэрэгтэй юу? Хэрэгтэй. Бөөр хэрэгтэй юу? Хэрэгтэй. Тэгэхээр юу хэрэгтэй вэ? Бүгд хэрэгтэй. За. Тэгвэл 22 дээр нь юу гэсэн бэ нэгвэл бүр мөхс мэт санагдах эргэтэн харин ч бид илүү хэрэгтэй байдаг гэж. За. Наашаарай. Бидний дотор мөхс эргэтэн байж болно. Хамгийн сул дорой эргэтэн байж болно. За. Бидний энэ гаранд өргөс орчлоо. Гарын хаалган дээр. Нөгөө өргөс гарахгүй байгаад байлаа. Тэгвэл яах вэ? Гаргах гал үзэл өдөржингөө гаргаж чадахгүй бол өдөржингөө зовчин те. Оо ямар хэцүү юм бэ? Ажил хийж болохгүй юм. Яач ч болохгүй юм. За. Нэг жижигхэн өргөс миний гар руу ороход миний бие бүхэл тэр чигээрээ энэ өргөсөнд санаа зовж байна. Тийм бооз. Яг түүнтэй ажиллах гэсэн үг. Бид нар ингээ бөөнөрөө сууж байна. Бидний хин нэг нь хэцүү байх юм бол хин нэг нь зовлонтой байх юм бол юу вэ? Бид нар бөөнөрөө зовж идэг гэсэн үг. Бидэрт бөөнд нь маань хэцүү байдаг гэсэн үг. Яагаад вэ? Бид нар чинь Есүс Христийн нэг эргэтэн байхгүй. Хамтдаа байгтахаар ахан дүүс болчихсон аврагдсан ахан дүүс гэсэн. Хараа Христ итгэгчид их сонин штэ. Энд нэг хүн баярлахад бөөнөрөө баярлждаг. Нэг хүн зовход бөөнөрөө тэр асуудалд нь шанала зовчихж байгаа. Тэгээ зовсондоо яадаг вүлээ? Бид нар залбирдаг. Тэгэхээр бид нар нэг гэр бүл гэсэн үг. Нэг гэр бүл. За. Дээр нь энэ хайр гэдэг чинь угаасаа бие биендээ санаа тавихыг хэл. Тийм биз дээ. Хайргүй байсан бол санаа тавих болов? Тавихгүй. Хайртай байж ижил санаа тавина. За. Хүүхдэн хайртай учраас яаж байгаа вэ? Бүх талаар нь санаа тавьж байгаа. Төрөхт нь санаа тавина. Цэцэрлэгт орохт нь санаа тавина. Сургуульд орохт нь санаа тавина. Оюутан болохт нь санаа тавина. Хурмын хаягт нь санаа тавина. Хүнтэй суулгахт нь бас санаа тавьж байгаа. Хүүхд гаргаж байгаа. Гэр бүлд нь санаа тавина. Өөрөө болохоор хөгшөрчөөд байдаг. Нөгөөдг нь гэр бүлтэй, хүүхдтэй, хэдэн хүүхдтэй ингээд бүр ингээд том болцоод байх чинь санаа тавиал. Бас нэг ийм ч юм дутуу ахтаа гэж сүү явуулна, ийм ч юм дутуу ахтаа гэж аруул ээзгээ явуулна. Яагаад вэ? Хайрлаад байгаа. Хайр яат юм бол хайр санаа тавихаа энэ санаа тавина гэдэг чинь тэр чигээрээ хайр.
За. Тэгвэл энд ахын дүүс маань сууж байна. Яг л миний гэр бүлийн адил ахын дүүс. Хамаатан саднаас ч илүү дотоо. Та бүхэн ер нь тэгж бодож үзнэ үү? Бид нар хамаатан садангуудаас илүү дотно шүү дээ. За. Та бүхэн хамаатан садангуудаа хэрэг уулзж байна? 3 дахь өдөр болгон уулзж байна уу? Бүтээсээ өдөр болгон уулзж байна уу? Сардаа нэг уулзж байна уу? Тийм байхгүй. Бид нар 7 хоногт 2 ч уулзж байна. Сардаа нэг дүүргийн нөхөрлгээд бүр гоё уулзж байна. Тийм үстэй. Бид нар хамаатангаас илүү дотн болчихсон. За. Тэгвэл бид нар яагаад гэр бүл юм бол? Есүс Христийн цусаар аврагдсан нэгэн гэр бүл байхгүй. Есүсийн цусаар нэгэн төрөл болчихсон. Хамаатан садангууд яагаад нэг гэр бүл юм бол? Цус. Нэг цус холилдчихсан шүү дээ. Тэ? Өвөөгийн, эмээгийн цус холилдчихсан учраас юу вэ? Хамаатан садан болчих. За бид нар тэгвэл яаж хамаатан садангаас илүү байгаад байгаа? Есүс Христийн цусаар бид нар нэгэн ахын дүүс болчихсон байна. За. Бүр сонин зүйлийг хэлэх үү? Бид нар Есүсийн цусаар нэгэн гэр бүл болчихсон. Гэхдээ Есүс Христийн цусаар аврагдсан бид нар жинхэнэ ахын дүүс, жинхэнэ хамаатан садан, жинхэнэ гэр бүл. Яагаад гэдгийг хэлэх үү? Бид нар хамт диваач очно. Мөнхөд хамт байна. За. Тэгвэл хайртай хамаатан садан гэр бүлийнхээ бодоод үзье да. Мөнхөд хамт байх юм шүү. Би хамаатан садандаа сайн мэдээ тараахгүй бол жинхэнэ хамаатан садан жинхэнэ гэр бүл биш. Би хамаатан садандаа сайн мэдээ тарааж хамаатан саднаа дивааж руу очуулахгүй бол жинхэнэ хамаатан садан биш, жинхэнэ гэр бүл биш. Тийм болоод. Тэгэхээр бид нар нэг зүйлийг сайн бодох хэрэгтэй. Би зүгээр л тэг хамаатан садан миний хайртай гэр бүл гээл яваад байна. Энэ нэг 70-80 жил. Гэтэл хамгийн чухал зүйл нь юу вэ? Би тэдэрт сайн мэдээ тараах нь хамгийн чухал зүйл. Тэгэхгүй бол миний жинхэнэ гэр бүл биш. За, бүгдээрээ бодож үзье. За, та нарын нөхөрчин аврагдаагүй гэж бодъё. Жинхэнэ нөхөрчин муу юм шиг үнэ үү? Биш. Яагаад вэ? Там руу явах гээд байгаа байхгүй. Тийм учраас нөхөрдөө сайн мэдээ дарах хэрэгтэй. За, та нарын хайртай хүүхдүүд ч юм байна. Аврагдаагүй бол таны жинхэнэ хүүхд биш гэсэн. Яагаад вэ? Там руу явах гээд. Тийм учраас сайн мэдээ тараа гэдэг. Тийм байгааз. За бидний хайртай хамаатан одоо сая 2 сард цагаан сар болсон. Бид нар золгоол хайртай хамаатан мөнгө барьж золгоол зарим нь хурж ирж золгоол иймэрхүү тохиолдлууд ирсэн. Тэр хүмүүст бид нар сайн мэдээ тараахгүй бол бидний жинхэнэ хамаатан биш. Зүгээр л махбодын хамаатан. Тэгэхээр тэр хүмүүс сайн мэдээ тарахад бид нар жинхэнэ хамаатан болох хэрэгтэй. Жинхэнэ гэр бүл болох хэрэгтэй. Жинхэнэ гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлээд байгаа вэ гэвэл мөнхийн даваажинд хамт очих гэр бүлийг, хамтдаа очих гэр бүлийг хэлээд байгаа. Ойлгож байна уу? Даваажинд хамт явах хүмүүс бол бидний жинхэнэ гэр бүл. Тэгэхээр энэ дэлхий дээр байгаа хамгийн хайртай хүмүүстэй би сайн мэдээг тарах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хайр гэдэг зүйл юу вэ? Хайр гэдэг зүйл сайн мэдээ тарах. Тэгэхээр бид нар илүү их бодолтой байхад илүү бас энэ сайн мэдээний төлөө амьдрах хэрэгтэй. Тэгэхээр сайн мэдээний төлөө амьдарч байгаа бид нар өөрөөсөө маш их хайрыг гаргах хэрэгтэй. Хайр гаргана гэдэг маань Есүс Христийн тушаалыг биелүүлж байгаа л гэсэн үг. За. Дээрэс нь Колосе ном руу очие. 3-ын 13 14 байна. За хамт уншия. За би уншия. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж
бие биеийн уучлж хэрв хэн нэгэнд чин нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг эзэн уучлсан адил та нар бас уучил. За. Хайр гэдэг зүйл бас юу гэсэн үг вэ? Уучлах. Хайр гэдэг нөгөө утга нь юу вэ? Би уучилдаг байх хэрэгтэй. Хардаа. Яагаад бид нар уучлж ийн вэ? Энэчнээс харах юм бол эзэн уучлсны адил уучил гэсэн. Эхлээд биднийг Есүс Христ уучлчихсан учраас өргөжлүүлээд би яах ёстой юм шиг байна? Ахан дүүсээ уучлах хэрэгтэй гэсэн. Ахан дүүсээ уучлах хэрэгтэй. За. Энэ уучлахгүй байна гэдэг маань би эзний тушаалыг зөрчиж байгаа хэлбэр. За. Тэгэхээр аль болох эрт уучлах хэрэгтэй. За бид нар бие биендээ хаяа гомддог те. За тэр үед нэг нь буулт хийхээс нааш юм ярихгүй гэж бодъё. Цаг хугацаа их өнгөрөн те. Тэгэхээр уучлалт гэдэг маань эхлээд төрүүлэнд буулт хийх эхэлж байгаа. За. Нэг Японд эхнэр нөхөр хоёр байна. За тэгсэн чинь тэр Отоё за энэ нэр нь яг юм. Тэр эхнэр нөхөр хоёр 20 жилийн турш хоорондоо юм дуграагүй гэж. Хэдэн жил гэсэн байна? 2 жил биш штэ. 2 сар биш штэ. 20 жил дуураагүй. Сонирн байгааз. Та бүхэн чадах болов. Эхнэр нөхөр хоорондоо 20 жил дуурахгүй тэгээд амьдраад байна гэж боддоо. Сонирн байгааз. За. Тэгээ энд үг дуурахгүй байгаад харна. Хүүхдүүд нь аль хэзээ том болчихсон. 20 жил гэдэг чинь хүүхдүүд нь аль хэзээ 20-той, зарим нь 15-та, 18-та ингээд янз янзын хүүхдүүд байна. Тэгээ нэг хүүхэд нь телевизээр дуудсан. Манай аав ээж ингээд хоорондоо 20 жил дуурсангүй. Энэний нэг учрыг олмоор байна гэлтгсэн. Тэгээ нөгөө телевизрийн хүмүүс цэцэрлэг түрээлэнд ингээд хоёулынгийн санамсаргүй байдлаар уулзуулж байгаа. За тэгээд хооронд нь ярих цаг гаргаж байгаа. Асуулт асууж байгаа. Яагаад 20 жил дуугараагүй вэ? Шинж нөхрийнхээ хариулт нь юу гэсэн гэж? Эхнэр маань хүүхдүүдэн төрүүлснээс хойш надад анхаарал халамж тавихаа болчихсон гэж. Тэрэнд нь гомдоод нэг ч үг дуураагүй гэж. За тэгсэн чинь эхнэр нь яагаад дуураагүй юм бэ гэсэн чинь манай нөхөр яасан хийсэн мэддэхгүй дууга хураачихсан нэг өдөр. Тэгэхээр тэрэнд нь гомдоод бас дууга орооц гэж. Бүхэл бүтэн 20 жил хооронд юм байна. Айхтар гомдож байгаа. За. Тэгэхээр энэ үйл явдал 2017 онд болсон гэж. За тэгэхээр 2017 онд болсон юм чинь 1997 оноос хойш хоорондоо юм яриаг өгсөн. Сонирн байгааз. За. Тэгэхээр магадгүй манай ач холбогдол дотор ч гэсэн 2 сар бас дуугүй явцсан хүн байж магадгүй. За 2 жил бол арай чадах бах те. За нэг 2 хоног бол хинч дуугүй чадна. Гомдоолоо те. Юу ч ярихгүй. За 2-7 хоног дуугаа байла. Бас хэцүү те. Хамт нөхрөлдөг байж, хамт байнга юм ярьдсан байж, гомдоо дуугаа олчвол 2 сар дуугаа боллоо. Яа, ямар их гомддог хүн бэ те. За тэгэхээр хардаа Бурхан юу гэж хэлсэн бэ гэвэл энэ Матай 18 дээр ингэж хэлсэн. За би танаас уншиж өгье. Матай 18-ийн 21-ийн Матай 18-ийн 21 22 дээр ингэж байна. Дараа нь Петр ирж түүнд эзэн ах дүү минь миний эсрэг нүгэлүүлэхэд би хэдэн удаан уучлах вэ? 7 удаа юу гэхэд нь Есүс айлцсан. Би чамд 7 удаа бус харин 70 дахин 7 удаа гэж хэлье. Петр асуусан байна. Би ахын дүүсээ хэдэн удаа уучлах вэ?
За Петр бас гомдож исэн юм шиг байна. За тэгсэн чинь Есүс хариуд нь юу гэж хэлсэн бэ гэхээр 70 дахин 7. Тэрийг үржүүлээд үзэх юм бол 490 удаа гэсэн үг. 490 удаа. За одоо энд нэг за 20 30 хүн сууж байна. За 40 хүрч магадгүй. За та бүхэн намайг гомдоолоо. За би эхнээс нь тоолно. За дээр ихч маань намайг 1 2 3 4 5 гэж тоолол явж илаа. Гэсэн чинь тэндээс гомдоо гайшлаа. За тэр ах маань 1 2 3 4 5. Тэгвэл би одоо хүн болгоныг 490 удаа уушлах болох юм. За тоолоод би ер нь сайн санах болов. За боли нэг 20 хүртэл тооллоо. За 20 удаа би уучлсан шүү гэл. Тэгсэн дахиад энэчнээс нэг зэрэг 4 5 ингээл уурлуул гомдоочлоо. Би мартын штэ. Тоолж чадахгүй. Тэгэхээр энэ ямар утгатай вэ гэхээр энэ хязгааргүй зүгээр уучлаа л гэдэг. Гомдож болно. Гомдож болно штэ. Гомдож болно. Хэд хоног бодно. Хэцүү санагдана. Яа одоо тэр намайг тэгээд байхтай яд, тэр намайг ингээд байхтай яд. За. Тэр үедээ бурхантай ойртох хэрэгтэй. Бурхан намайг уучлал гэсэн штэ. Бурхан намайг хайрл гэсэн штэ. За. За, тэр зүйл бодогдсны дараа дахиад сүм дээрээ ирэхэд нөгөө ах ихч маань яаж харагдах вэ гэхээр арай гайгүй харагдана. Тийм үстэй. Бурханыг бодоод тэр гомдоосон ахын дүүсээ харах юм бол арай гайгүй харагдана. Тийм үстэй. За, бурханыг бодохгүй. Зүгээр л тэр ахын дүүсээ л бодоод бай. Тэр намайг тэгсэн штэ, энэ намайг гисэн штэ. Сүм дээрээ ирсэн чинь бүр дургу өрнө штэ. Энэ муу одоо намайг ингэж гомдоочоод ичгүй сүм дээрээ яваалаа багтаа гээл те. Тэгэхээр бид нар юу бодох хэрэгтэй байна вэ? Эзнийг бодох хэрэгтэй. Эзнийг бодох юм бол уучлахад амархан гэсэн. Яагаад вэ? Эзэн эхлээд биднийг уучлсан байхгүй. Эзэн эхлээд биднийг мөнхөд уучлчихсан. Тэр бол эзний хайр. Тийм үстэй. За. Нэг маш их өртөө хүн байсан байна. Лук ном дээр гардаг. Тэр хүн яасан бэ гэхээр эзнээс нь гуйдаг. Эзэн минь би маш их өртөө байна. Яах вэ гэсэн чинь эзэн нь тэр нэг авлагтай хүн нь бүх өрийг нь төлөөд за би чамайг уучлаа гэж болдог. Нөгөө хүн чинь бөөм баяр өстэй. Өстэй баярлалаа хөөрөөл явж исэн чинь нэг таньдаг хүн гараад ирсэн. Өөрөө тэр хүнээс авлагтай. За тэгэл чи одоо надад өрөөг. Гэтэл нөгөө хүн чи өөрөө уулна тэр эзэн маш их мөнгөний тэр өр ширийн дараад уучлсан. Гэсэн чинь нөгөө өртөө өнө харангууд мөнгөө гэсэн байна. Нөгөөтг нь яана намайг уучлаарай би жоохон хойшлуулад өгөө гойсон байна. Тэгсэн чинь нөгөөтг нь уучлсангүй. Чи яхаараа миний өвдөг юм. Шоронд авч ичиж байгаа. За. Тэгсэн чинь тэр үйл явдлыг нөгөө эзэн мэдж байгаа. Тэгээ нөгөө нь юу гэж хэлэх вэ? Би чиний тэр бүх өрийг чинь дарсан бидтэй. Чи яагаад тэр хайртай ахын дүүстэй мууг хандж байгаа юм? Тэгж байгаа. За. Түүндээ ижилхэн Есүс яасан бэ гэхээр бидний бүх гэм нүглийг уучлчихж байгаа. За тэгвэл би одоо яах вэ? Яг адилхан ахын дүүсээ уучлах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бид нар ахын дүүсээ уучлах хэрэгтэй. Нэгдүгээр Петр ном дээр ингэсэн байна. Уншиж үгүй. 4-ийн 1-р Петр 4-ийн 8 байна. За. Юуны өмнө бие биеэм байн хайрл. Хайр нь тоо томшгүй нүглийг халахалдаг. За. За. Энэ дээр юу гэсэн бэ нэгвэл юуны өмнө бие биеэм байн хайрл гэсэн. Байн хайрл. За. Еврей 10 дугаар бүлгээс харах юм бол 13 дугаар бүлгээс харах юм бол ах дүүсийн хайраа үргэлжлүүлье гэж гардаг. Тэгэхээр би хайрлаж агаад зогсоочдөг байх нь. Тийм үү? Хэсэг хайрлаж агаад дургу өрөх юм бол зогсоочдөг байх нь. Тийм учраас Еврей 13 дугаар бүлэг дээр ах дүүсийн хайраа үргэлжлүүл гэсэн байна. Тэр хайр маань зогсох юм бол юу вэ? Үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн. За. Тэгвэл энэ 1-р Петр 4:8 дээр юуны өмнө бие биеэм байн хайрлах гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ? Байн хайрлах хэрэгтэй.
Дургүй байсан ч хайрлах хэрэгтэй. Дуртай байсан ч хайрлах хэрэгтэй. Гомдоосон ч хайрлах хэрэгтэй. Тийм биз дээ? Намайг үзэн ядаж байгаа хүнийг бас яах нь вэ? Хайрлах хэрэгтэй. Энэ маань байнга хайрлахыг хэлж байгаа. За. Тэгэхээр чуулган дотор ийм хүмүүс байдаг. Хайрыг гаргадаг хүн гэж. Тийм биз дээ? Бидний дотор ч гэсэн байгаа. Байнга л буулт хийгээл, байнга л хайрлал, байнга л дэмжээл, байнга л босгон байгуулах гал ингээл яваад идэг хүмүүс байдаг. Аль болох маргалдахгүй хичээгээл, аль болох чуулганд нь дуудаал байнга хайрладаг хүн байдаг. За. Бас өөр хүн ч байдаг. Байнга л нэг асуудал гаргаад, байнга л нэг жоохон маргаан гаргачих гал ингээл тийм хүмүүс бас байдаг. За. Та бүхэн аль хүн нь болмоор байна. Эхний хүн нь гоё юу сте. Байнга л хайрлж идэг хүн гоё юу сте. Энэ ертөнцийн ч гэсэн ямар хүн гоё харагддаг вэ гэхээр байнга л хайрладаг, байнга л ийм уужим сэтгэлтэй, уул шиг, далаа шиг сэтгэлтэй бас ийм уужим ийм хүн их гоё харагддаг штэ. Тийм биз дээ. Манай аауд бол нэлээд уужим сэтгэлтэй байна. Би тэгж боддог. Эрэгтэй хүн бол уул шиг. Далаа шиг. За, далаа руу чулуу шидий гэж бодъё. Далаад ер нь юм мэдрэгдэх болов. Мэдрэгдэхгүй шүү дээ, тийм. Пүл гээл орчин. За, уул руу чулуу аваад шидий. Ууланд юм мэдрэгдэх болов. Юу ч мэдрэгдэхгүй шүү дээ. Тэгэхээр уужим хүнд юу вэ? Муухай үг хэлжсэн ч, доромжилж ийсэн ч, гутааж ийсэн ч нөгөө уужим хүн юу вэ? Тоодгүй. Гээл далаа шиг ингээл авч идэг. Уужим хүн тийм байдаг. Тэр хүнийг ямар хүн гэдэг байгаа вэ? Хайраар дүүрэн хүн гэсэн. Юу ч хэлжсэн бүр наалтхай байцсан гэдэг үг байдаг те. Уужим хүн тийм байдаг. Далаа шиг сэтгэлтэй болсон. За гэтэл эсрэгээр нь бодож үзье. Уужим биш хүн байна. Далаа шиг биш. Шанах шиг устай хэмжээтэй хүн байна. Шанагтай ус руу ус шидвэл яах вэ? Цалигаар хараад ирнэ өстэй тийм. Тэрс тийм хүн байдаг те. Нэг санамсаргүй үг хэлээл та жоохон тийм юм биш үү гэж хэлэнгүүт л би ягараа тийм байдیں۔ Чи өөрөө ямар юм? Нэг тийм хүн байдаг те. Уужим биш. Тэгэхээр хайр их байгаа хүнд юу вэ? Уужим сэтгэл аанда бай. Бид нар ямар хүмүүс нь болвол тэр вэ? Уужим хүн байх хэрэгтэй. Уужим. Далаа шиг. Тэнэгэр хүн. Бид нар далаа шиг байх юм бол олон ах дүүсэн чуулган дотор хайрлж чадна. Тийм биз дээ. Би өөрөө далаа шиг болчих юм бол олон ах дүүснэрээ хайрлж чадна гэсэн. Тэр чухал гэсэн. Нэгдүгээр Иохан 4:11 дээрээс харах юм бол ингэж байна. Хайртууд минь, Бурхан биднийг ийхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай гэж. Бурхан намайг эхлээд хайрлсан учраас би ахан дүүсээ буцаагаанд хайрлж байгаа. За. Тэгэхээр юу илүү чухал вэ гэвэл хайр чухал хэрэгтэй гэсэн. Хайр үнэхээр чухал. За. Дээрээс нь хайр ер нь яад юм болоо? За. Бүгдээрээ Үйлс ном руу очие. Үйлс 14-ийн 19. Үйлс 14-ийн 19 байна. За. Уншиж үгэй. Гэтэл Антиох болон Икониумаас ирсэн юудэчүүд ард олныг талдаа нь татаж Паул руу чулуу шидэцгээв. Тэгээ түүнийг үгсэн гэж бодоод тэд хотоос гарган хайжаа. За. Энэ дээр ямар үйл явдал гарч байгаа вэ гэхээр Паулыг чулуугаар шидсэн үйл явдал гарч байгаа. Буруу сургаал зааж байна. За тэгээд Паулыг үгсэн байна гэж бодоод яасан бэ гэхээр хотоос гаргаж хайж байгаа. За тэгтэл Паул босоод үхээгүй буцаж босоод цаашгаа явчихж байгаа. За
Энэ болохоор сайн мэдээний 1-р аян дээр Паул ийм үйл явдал ирдэг. За. Паул юу хийжсэн бэ гэхээр сайн мэдээг тарааж исэн тухайд. Тэгэхээр яасан бэ гэхээр шинэ хүмүүсийг, шинэ сүнсийг хайрласандаа сайн мэдээг тарааж исэн. Хайрлаад очисон чинь чулуу шидэ ичиж байгаа. За. Паул дахиж энэнгээр явсан болов уу? Явсан. Дахиад энэ хаваар ирж сайн мэдээ тараасан. Нөгөө чулуу шидсэн хүмүүс рүү дахиж ирээд сайн мэдээ тараачиж байгаа. Сонирн бооз. За. Тэгэхээр хайр яадаг вэ гэвэл хайр өвтгдөг. За. Та бүхэн ахын дүүсээ хайрлж үзсэн л үсттэй. Хайрлаад ахаар улам л гоё яваад байна уу? Зарим үед хайр өвтгдөг. За, манай ээжүүд байна. Аауд байна. Хоёр хүүхдэн за хүүхдүүдээ өсгөхгүй л хайрлалаа. Хайрлаад ахаар дандаа л гоё яваад байна уу? Хаяа миний тэг үгэнд орохгүй үед байдаг үсттэй. Миний өөдөөс босох үед байдаг үсттэй. Тийм биз дээ. За, гэхдээ бид нар тэр үеч гэсэн хайрлж идэг те. Хайр яадаг вэ гэхээр хайр өвтгдөг. За. Бид нар ч гэсэн ахын дүүсээ хайрлаад эхлэх юм бол юу вэ? Тэр хайрлах хугацаанд би ч гэсэн өвдөх боломжтой гэсэн үг. Миний сэтгэл ч гэсэн зовох боломжтой гэсэн үг. Яагаад вэ? Хайр угаасаа өвдөгдөг. Их хүн хүүгэн хайрлаа, өвдөх болов өвдөхгүй болов? Сэтгэл нь өвдөнө. Арх угаа л алга болчлоо. Яах вэ? Сэтгэл нь өвдөнө үстэй. Буруу замаар будаа тэгээл алга болчлоо. Эцэг их яах вэ? Сэтгэл нь өвдөнө. Тэгэхээр хайр дандаа аз жаргалтай байдаг. Хайрлсан тохиолдолд бас юу ирдэг вэ гэвэл дагалдаж өвдөлт ирдэг. За, тэгвэл бүгдээрээ Бурхныг бодож үзье. Бурхан биднийг хайрласаар л байгаа. Бид нар Бурханд өвдөлт өгж байгаа болов уу? Өгж байгаа. Бурханд яаж өвдөлтийг өгж байгаа бол? Бурхан намайг мөнхөд хайрлчихсан уулна. Гэхдээ би Бурханы үгийн дагуу явахгүй байлаа. Тэр үед Бурхан өвдөнө. Би тамхи татаад алга болчлоо. Тэр үед Бурханы сэтгэл өвдөнө. Би харих уугаад алга болчлоо. Тэр үед Бурханы сэтгэл өвдөнө. Би хорон мууг яриад яваад байлаа. Тэр үед Бурханы сэтгэл өвдөнө. Өвдлөөгээд Бурханы хайр дуусах болов уу? Дуусахгүй. Бурхан хайрласаар л байгаа. Бурхан биднийг хайрласаар л байгаа. Бурхан мэдээж бидний бүх буруу зүйлийг хийсэн ч гэсэн хайрласаар л байгаа. Гэхдээ Бурхан юу гэж бодох вэ? Хизээ энэ гимээ хаях бол тоо. Хизээ ер нь хийгээд байгаа гимээ хаях юм бол доо. Бурхан юу гэж бодох вэ? Бурхан тэгж л бодно үстэй. За. Өөр дөрөв тусгаж авъя. Манай хүүхэд арх тамхи татаад яваад байлаа. Үг хэлээд ч нэмэргүй, саваа таад ч нэмэргүй тэр чигээр явчлаа. Тэгвэл одоо би юу хүсэх вэ? Залбирна үстэй. Хизээ энэ бохир амьдралаа хаях юм бол доо. Хизээ нэг хүн шиг амьдрах юм бол доо. Эцэг их хөв тийм зүйлийг бодно биз? Бурхан яг адилхан гэсэн. Бурхан биднийг хараад тэгж боддог. Хизээ энэ гэмт чанараа хаях юм бол доо. Хизээ Бурханыхаа үгийн дагуу амьдрах юм бол доо. Хизээ яг жигнэсээ сайн мэдээний төлөө амьдрж сурах юм бол доо. Хизээ энэ байнга давтан хийгээд байгаа гэм нүглээ орхих юм бол доо. Бурхан юу хүсэж байгаа вэ? Орхихыг хүсэж байгаа гэсэн. Гэм нүглээ хаяасаа гэж хүсэж байгаа. Энэ бол Бурханы хүсэж байгаа зүйл. Бурхан хайрлсан. Тэгтээ Бурхан одоо хүртэл бас өвдсөөр л байгаа. Яагаад вэ? Ачийг нь хариулахгүй гэсэн. Бид нар эцэг эхийнхээ ачийг уулна хариулж амьдрах ёстой. Гэтэл хариулахгүй тохиолдол нь их байдаг. Тийм биз дээ? Хариулж амжаагүй байхад л бас эцэг их маань өөд болсон байдаг. Насан туршдаа сэтгэлийн шаналгаатай. Яана ээж аавыгаа амьд байхад л ачийг нь хариулдаг байжтэй гэсэн бодол байдаг үстэй. За, Бурхан юу хүлээж байгаа вэ? Бурхан ачийг нь хариулаасаа л гэж хүсэж байгаа.
Тийм биз дээ. Мэдээж бурхан алга болохгүй. Мөнхөд байна. Гэхдээ би мөнхөд байхгүй. Би нэг өдөр бурханы өмнө очино. Тэр үедээ юу гэж хэлэх вэ? Яана таны ачийг хариулах гэж байсараа тэл би өөрөө өөд болчлоо. Гэх юм уу? Тэгэхээр эзэнтэй уулзахаас өмнө тэр бурханы хүсэж байгаа тэр хайрыг тий энэ өөрийнхөө амьдралыг засаад сайн амьдарч сурах хэрэгтэй гэсэн. Нэг л өдөр бид нар эзэнтэй уулзсан шүү дээ. Уулзахгүй юм шиг л явж иж магадгүй. Нэг л өдөр эзэнтэй уулзсан. Тэр үед ичмээр давтан хийдэг гим нүгэл байх юм бол ямар ичмээр вэ? Тийм биз дээ. Тэгснээс одоо яг шийдээд тэг болоод энэ гим нүглийн хайжих хэрэгтэй. За тэгэхээр хайр гэдэг зүйл өвтгөж байна. Бурхны зүрх сэтгэлийг өвдгөөд амьдраад байж магадгүй. Тэгвэл тэрийг болгох хэрэгтэй. Дээрээс нь ахан дүүсийнхаа сэтгэлийг өвдгөөд амьдарч иж магадгүй. Тэрийг болох хэрэгтэй. За. Зараа өвөл даарахаараа хоёр зараа хоорондоо ингэ наалтдаг гэж. За. Өвөл даарахаараа хоёр зараа хоорондоо наалтдаг гэж. За тэгвэл яах юм шиг нь хоорондоо наалдвал? Яах вэ? Өвдөн үсттэй. Өргөсөн ингээ хоорондоо бие биенийгаа ингэж зоон үсттэй. За. Тэгсэн ч гэсэн хамт байгаад байгаа шалтгаан нь юу бол? Даарахгүй тулд үсттэй. Даарахгүй тулд тэр зарaan нар яаж ийн? Бие биентэйгээ ойртоод ингээ наалтаж байгаа. За. Түүнтэй яг ижлэх юм гэсэн үг. Бид нар яагаад бие биенээ хайрлах ёстой вэ? Бид нар бие биелүүгээ ойртох юм бол өвдөд байна. Намайг гомдоогоод байна. За тэгвэл өвдгөөд ингээд хаяа явчих уу? Үгүй шүү дээ. Өвдсөн ч гэсэн дахиад ойртох хэрэгтэй. Хизээ нэгэн өдөр ойлгоно. Энэ хүн намайг ингэж хайрлаж исэн байна шүү дээ. Энэ хүн намайг ингэж тусалж исэн байна шүү дээ. Би энэ хүнийг буруугаар бодож исэн байна. Нөгөө хүн маань хизээ нэг өдөр ойлгоно. Хараа. Би ч гэсэн 2-3 жилийн өмнө эцэг ихэн алдсан. Тэр үед юу гэж их бодогдсон бол эцэг эхийнхээ хайрыг ямар агуу том юм бэ гэдгийг ингээ ойлгож байгаа. Ингэж их хайрласан юм шүү дээ. Та бүхэн ч гэсэн эцэг эхээ алдсан хүн байвал тэгж бодсон л байж таараа. Яа, намайг ингэж хайрлсан юм бэ штэ. Тэгэл ямар нэгэн шалтгаанаад байдаг. Намайг баг ахад ингэж ийсэн, ингэж зовоож ийсэн. Гэтэл тэд нь ямар нэгэн шалтгаан байж л байсан. Хизээ ойлгосон бэ? Дараа нь ойлгосон. Тэгэхээр хайр юу байх нь вэ? Хайр дараа нь ойлгодог. Хайр угаасаа дараа нь л ойлгодог. Одоо бидний өсгөж хүмүүжүүлээд байгаа хүүхдүүд байна. Бидний үгэнд том болохоор ордоггүй. Тэгвэл хизээ ойлгох юм шиг байна. Намайг өөд болсны дараа хүүхдүүд маань ойлгоно. Аав маань намайг ингэж харилж ийсэн юм байна. Ээж минь намайг ингэж харилсан юм байна. Өөд болсны дараа нь ойлгоно. Одоо байхаар яагаад энэ томроол байна. Тэгж хийдгүй та нарын үе өнгөрцөн одоо бидний үе ингэж амьдрдаг гэх нэг үе ярьсан хүмүүс те. Өнгөрөөд өгөх цаг тэр хүүхдүүд ойлгож л таараа. Тэгэхээр хайр яад юм шиг байна. Хайр дараа нь ойлгогддог. Яг одоо бол ойлгохдохгүй. Гэхдээ дараа нь ойлгодог гэсэн үг. Дараа. Хараа. Есүс шавнырынхаа хөлийг угаасан те. Шавнырынхаа хөлийг угаагаад хайраа үзүүлсэн. За тэгээд загалмай дээр цовдлогдоод нас барсан. За тэгээд 3 хоногийн дараа дахин амьлсан. За дахин амьлах үед Есүсийн шавнар ойлгосон. Юуг ойлгосон бол? Есүсийн тэр хайрыг ойлгосон. Загалмай дээр цовдлогдоод үхээд дахин амьсны дараа л ойлгож байгаа. Петр Есүсийг 3 удаа үгүйсгэсэн. Яагаад би 3 удаа үгүйсгэсэн болоо? Тэрийг ойлгосон.
Хэрвээ Петр Есүсийг дагаад цуг өгсөн байсан бол магадгүй Есүсээс өмнө өгсөн байсан бол Деваж явах боломжгүй. Тийм үстэй. Есүсийн цусаар аврагдах ёстой байсан учраас Петр тэр үед зайлшгүй Есүсийг үүсгэх шаардлагатай байсан. За тэгээд Есүсийн үхэл ба дахин амьлалтыг харж иж Деважин руу очих хэрэгтэй болсон. Тэгээд хайрыг нь ойлгосон. Би Есүсийг 3 удаа үүсгэсэн маань Есүс намайг хайрласандаа ийм зүйлийг зөвшөөрсөн юм байна. Хэрэг би тэр чигээрээ зөрүүдлээд би Есүстэй хамт үхнэ гэд Есүсээс өмнө үхчихсэн байсан бол там руу. Тийм үстэй. Юдас яасан бэлээ? Юдас өөрийнхөө бодлоор 30 мөнгөн зоосоор зарчаад амиа орлоо хүччихсэн. Хэрвээ Юдас амиа орлоогүй байсан бол аврагдах боломжтой. Деважин руу очих боломжтой байсан. Гэтэл Юдас Есүсийг загалмаа дээр цовдлогдохоос өмнө яатсан бэлээ? Амиа орлоо хүччихсэн. Бүх боломж нь дуусчих. За. Дээрэс нь Есүсийн нөгөө 12 шав яалаа. Цэцэрлэгт Есүсийг Юдас барьж өгж яхад зүгтаа алга болцсон. Хааш явсан мэдгэдэггүй алга болчихсон. За тэгээ загалмаа дээр цовдлогдож байхад нь ганц хоёр нь хүүж ирээд хараад байгаа. Бусдууд нь алга болцсон. За тэгээ дахин амьлаад бөөнөрөө байхад нь Есүс гарч ирээд уулзчих. Тэр үед тэр шавнар яасан бэ гэхээр ухаарсан. Намайг Деважин руу аваачихын тулд энэ бүх зүйлийг хийсэн байна гэж ухаарч. Есүсийн хайрыг хизээ ойлгосон байна? Хожим сүулт ойлгож байгаа. За тэгвэл Есүсийн хайрыг ухаарсан хүмүүс яаж амьдэрсэн бэ? Яаж амьдэрсэн бол? Петр Есүсийг 3 удаа үгүйсгэсэн ухаарсныхаа дараа сайн мэдээний төлөө амь насаа зориулсан. Петр 60 гаруй наслсан гэж байгаа. Энэ Израильчуудад Есүсийн тэр дахин амьлалтад Деважин руу очих тэр цус миний бүх юмыг уужилж байна гэдгийг хэлхийн тулд үргэлжлүүлэн сайн мэдээг тарааж амьдэрсэн. Петр бол 12 шав дундаас хамгийн зоригтойгоор тараадаг хүн байсан. За. Тэгээд Петр үхэхдээ юу гэж хэлсэн бэлээ? Би Есүс шиг загалмай дээр босоогоор цовдлогдож өгөхгүй. Би уруу тийшээ харж юу вэ? Доошоо харж цовдлогдож өгнө. Доош харж цовдлогдож өгсөн. Амь насаа зориулж чадсан. Есүсийн хайр юу өгсөн бэ? Есүсийн төлөө амьдрах тэр амьдралыг өгсөн. Паул яадаг үлээ? Паул аврагдаад Петр бол Израилийн ард түмэндээ сайн мэдээ тарааж байгаа. Паул аврагдангууд харь үндэст нь сайн мэдээ тарааж эхэлж байгаа. Бас л амь насаа зориулсан. Хамгийн сүүлд нь хоолоогоо хэрчүүлж өгдөг. Тийм үстэй? Яагаад вэ? Хайрыг мэдэрч авсан учраас. Хайрыг бүрэн дүрэн ойлгосон учраас. Миний төлөө загалмай дээр цовлогдоо зусан урсгасан Деважин очуулахын төлөө гэдгийг ойлгосон учраас. За. Ашаар та. Бид нар тэрийг ухаарсан болов уу? Бид нар Петрийг ухаарсан зүйлийг ухаарсан болов уу? Бид нар Паулыг ухаарсан зүйлийг ухаарсан болов уу? Яг адилхан ухаарсан. Яг адилхан ухаарсан. Петр Деважин орох зүйлээ ухаарсан. Есүс Христийн цусаар би Деважин орох болж байгаа юм байна. Тэгээ яаж амьдэрсэн бэ? Есүсийн төлөө амьдэрсэн. Паул ч гэсэн энэ намайг дам руу явах гим нүгэлтэн байхад Есүс миний төлөө загалмай дээр зовлогдож зусан урсгасан юм байна. Паул ойлгосон. Тэгээ яаж амьдэрсэн бэ? Есүсийн төлөө бүх амьдралаасаа зориулсан. Би ухаарсан уу? Би Паулын ухаарсан зүйлийг ухаарсан уу? Миний гим нүглийг Есүс уужилсан гэдгийг би ухаарсан уу? Ухаарсан гэдгийг шалгах хэрэгтэй. Хэрв ухаарч чадсан бол би Есүсийн төлөө амьдрахаасаа ичдэггүй байхгүй. Ухаараагүй байх юм бол ичнэ. Хэрв би Есүсийн төлөө амьдрья гэдгээс ичиж байвал
ухаараагүй байх магадaltaй гэсэн. Ариун сүнс миний дотор орж ирээгүй байх магадaltaй гэсэн. Хэрэв би аврагдсан бол ариун сүнс над руу орж ирэх болов уу, орж ирэхгүй болов уу? Орж ирнэ. За тэгвэл би юу хүсэх вэ? Ариун сүнс миний дотор ороод ирсэн бол би ариун сүнсний хүсэж байгаа зүйлийг хүснэ. Тэр нь юу вэ? Арх уу? Тамхи уу? Зугаа цэнгэл үү? Гим нүгэл үү? Ариун сүнс тийм зүйлийг хүсэх үү? Хүсэхгүй. Ариун сүнс хизээш тийм зүйлийг хүсэхгүй. Ариун сүнс юу хүсэх вэ? Сайн мэдээ. Үг, нөхөрлөл, залбирал. Ариун сүнс юу хүсэх вэ? Сүнсний зүйлийг хүснэ. Махбод юу хүсэх вэ? Гим нүглийг хүснэ. Би ариун сүнсний хүсэж байгаа зүйлийг би өөрөө хүсэж байна уу? Хүсэж байх юм бол юу вэ? Би Паулийн ухаарсныг ухаарсан байна. Би ариун сүнсний хүсэж байгаа зүйлийг хүсэхгүй, махбодын зүйлийг хүсээд байна. Гим нүгэл. Шунал. Янз янзын зүйл хүсээд байна. Магадгүй ариун сүнс орж ирээгүй ч гэж болно. Магадгүй аврагдаагүй ч гэж болно гэсэн. Мэдээж энд сууж байгаа бүхэн аврагдсан байвал сайхан л байна. Би ч гэсэн одоо зүүн жолгонд нөхөрлж байна. Маш олоола 300 гарan. Тэр хүмүүс бүгдээрээ аврагдсан байвал сайхан л байна. Нөхөрлөөд үзэхээр зарим нь аврагдаагүй байдаг. Нөхөрлөөд үзэхээр Есүсийг ойлгоогүй байдаг. Зүгээр л сүмд яваад байдаг. Зарим нь энэ сүмд чинь ирэхээр гоё баян болчих магадгүй гэж бодоод байдаг. Энэ сүмд чинь ирэхээр амьдрал сайжирна гэж бодоод байдаг. Энэ сүмд ирснээр хамгийн гол чухал ойлгох авах зүйл нь юу вэ? Миний энэ сүнс аврагдсан байх. Энэ мөнхийн амин, мөнх амьдрал энийг ойлгох хэрэгтэй. Би энэ сүмд ирээд семинар сонсонгоо жигнэсээ деважн руу очих тэр итгэлийг олж авч чадсан байна уу? Энэ чухал. Энэ хамгийн чухал зүйл, нэгдүгээр чухал зүйл. Тэр амьдрал сайжрах, арга гэрэл сайжрах, өвчин зовлонгүй байх энэ нэгдүгээр асуудал биш, энэ 10 дугаар асуудал, 11 дугаар асуудал, 12 дугаар асуудал. Хамгийн чухал асуудал юу вэ? Энэ аврагдсан байх хамгийн чухал асуудал. Аврагдсан байх юм бол дараагийн асуудлаа шийдэж болно. Аж амьдрал байна, үр хүүхэд байна. Энэ зүйл рүү орж болно. Асуудалгүй. Гэтэл аврагдаагүй мөртлөө нөгөө эдийн засгийн шунал, эрүүл мэндийн өвчин зовлон ингээл янз янзын бодогдоод байна. Бурхан юу өгөх гээд байгаа вэ? Бурхан мөнх амьдралыг өгөх гээд байгаа. Юу чухал вэ? Мөнх амьдрал чухал гэсэн үг. Мөнх амьдрал. Бид нар ямар хүмүүс вэ гэхээр бид нар Христэд итгэгч хүмүүс. Христэд итгэгч хүн ямар зүйлийг хийдэг вэ гэвэл ариун сүнсний хүссэн зүйлийг хийгээд явдаг гэсэн. Тэгэхээр хардаа бид нар бодонгоо илүү ихээр ариун сүнсийг дагаж амьдрах хэрэгтэй. За бүгдээрээ Галаат ном руу очийе. За Галаат 5-ын 22 байна. За энэчнээс харах юм бол ингэсэн байна. Харин сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмжит чанар, дүлгөөн зан, өөрийгөө захирах зэрэг юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. За тэгэхээр харах юм бол сүнсний үр жимсний талаар хэлсэн байна. За 9 үр жимсийг хэлсэн. Хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмжит чанар, дүлгөөн зан, өөрийгөө захирах 9 зүйлийг хэлсэн. За энэчнээс харах юм бол сүнсний үр жимснүүд гэж олон тоон дээр хэлээгүй. Сүнсний үр жимс ганц тоон дээр хэлсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ 9 зүйл нэг дотор байх ёстой гэсэн үг. Тусдаа байж болохгүй. Нэг бол би зөвхөн хайрыг гаргаад, нэг бол зөвхөн би сайхан сэтгэлийг хийгээл, нэг бол би зөвхөн өөрийгөө захирах тал дээр анхаарал ингээл тусд нь авч явах гэсэн ойлголт биш. Энэ 9 зүйлийг яг нэг дор базаж авч явах хэрэгтэй. Хайрлах хэрэгтэй,
баясах хэрэгтэй, амар тайван жоох хэрэгтэй, төвчих хэрэгтэй, энэрх хэрэгтэй, сайхан сэтгэлэн хэрэгтэй, итгэмжит чанарын хэрэгтэй, дүлгөөн зан хэрэгтэй, өөрийгөө захирах хэрэгтэй. Тэгвэл энэ чанарууд надад юунд хэрэгтэй юм болоо? За, эхний 3 зан чанар Бурхан бит хоёрын харилцаанд хэрэгтэй. Хардаа хайр, баяр усгалан, амар тайван. Энэ чинь Бурханд байдаг зан чанар байхгүй. Би энэ зан чанарыг дөөрөх хэрэгтэй. Хайр, баяр баясгалан, амар тайван. За, дараагийн 3 чанар нь төвчээр, инэрл, сайхан сэтгэл. Энэ юу вэ? Бусадтай харилцах харилцаанд хэрэгтэй. Бусдыг би төвчих хэрэгтэй байх нь. Бусдад би инэрэнгүй хандах хэрэгтэй. Бусдад би сайхан сэтгэлийн гаргах хэрэгтэй. Энэ 3 үр жимс юунд хэрэгтэй вэ? Бусадтай харилцах харилцаа. За, хамгийн сүүлийн 3 итгэмжит чанар, дүлгөөн зан, өөрийгөө захирах. Энэ хинт хэрэгтэй вэ? Надад хэрэгтэй. Би итгэмжтэй байх хэрэгтэй, би дүлгөөн байх хэрэгтэй, би өөрийгөө захирах хэрэгтэй. За, ингээд энэ 9 үр жимсийг би гаргах шаардлагатай. Энэ 9 үр жимсийг гаргаснаар би Есүст хамааралтай хүн болж байгаа. Аврагдсан хүн энэ 9 үр жимсийг аяандаа гаргаад эхэлчихдэг. Тийм багаз. Тэгэхээр аврагдсан бид нар юуг бодох ёстой вэ? Энэ 9 үр жимсийг гаргаж байна уу, гаргахгүй байна уу? Хараа. Энэ хамгийн сүүлд нь өөрийгөө захирах гэсэн байна. Энэ сүнсний үр жимс. За. Би ер нь хэр өөрийгөө захирж байна вэ? Хэр захирж байна? Сайн захирч чадж гин үү? Муу захирч гин үү? Сайн захирч сурах хэрэгтэй гэсэн. Гим нүгэл хийх гээд бай. Тэрийг хориглож сурах хэрэгтэй гэсэн. Нэг арх удаг хүн тэгсэн гэж. Арх уухгүйгээ шийдвэр гаргасан гэж. За, шийдвэр гаргаад 1 хонлоо, 2 хонлоо. Тэгсэн чинь хажуугаар нэг ус барьсан хүн явсан чинь нүднийхэн болонд арх барьж байгаа юм шиг харагдсан гэж. Бас нэлээд орцсон байсан байгаа. Нөгөө өсөглөн хүн чинь яадаг вүлээ? Хажуугаар нэг болонд юм харагдах бол нэг идэх юм шиг харагдаад байдсан шүү дээ. Яг тэр шиг тэгсэн гэж. Тэгэхээр өөрийгөө захирдаг хүн яадаг вэ гэвэл тэгсэн ч гэсэн дэвчдэг. За, би дэвчих хэрэгтэй. Би дэвчиж байж сайн мэдээ дарааж чадна. Би дэвчиж байж өөрийгөө захирч чадна. Өөрийгөө захирах гэдэг чинь тийм. Өөрийгөө захирсан хүн амжилтанд хүрэх болов уу, хүрэхгүй болов уу? Хүрж л дараа. За, нэг хүн спортоор хичээллээ. За, одоо энэ бодибилдингийн энэ тэмцээн их монголчууд ч гэсэн их орж байна. Энэ бодибилдингийн тэмцээн бэлдэхийн тулд асар их цаг хугацаа зарцуулдаг гэж. Өөрийнхөө бие гоё болгохоо тэгэл өөрийнхөө тэр хоол идэх хоолоо хүртэл хасаал яг хэрэгтэй хоолыг идэн янз янзын юм хасах зүйл, нэмэх зүйл байдаг. Өөрийгөө маш сайн захирдаг. За. Тэгж хичээж агаад яг тэр тэмцээнийхээ өдрөө ачт тэр өөрийгөө захирсан ач хавьяа гардаг. Юу вэ? Байр эзлэх боломжтой болж байгаа. Тэгвэл бид нар яагаад өөрийгөө захирах ёстойгоо эхлээд ойлгож хэрэгтэй гэсэн. Би өөрийгөө захирснаар надад ямар хэрэгтэй? Би гим нүгэл хийхгүй, би тамхи татахгүй, би арх уухгүй, би гим нүгэл хийхгүй өөрийгөө захираад бай. Надад ямар ашигтай? Ямар ашигтай бол? Ямар ч ашиггүй л үү? За, нэгдүгээрт миний эрүүл мэндэд ашигтай. Хоёрдугаарт би Бурханы эсрэг гим нүгэл хийхгүй байна гэдэг маань өөрийгөө захирах нэгдүгээр зүйл. Гуравт би өөрийгөө захирснаар сайн мэдээг тарах боломжтой. Би гим нүглээ хийгээл байвал сайн мэдээ дарааж чадахгүй. Тийм биз дээ? Яг ертөнцийн хүмүүстэй адилхан гим нүгэл хамт хийгээ яваад байвал сайн мэдээ тарааж чадах уу? Чадахгүй. Тэгэхээр юу чухал вэ гэвэл өөрийгөө захирах чухал. Дүлгөөн зан хэрэгтэй. Их ууртай хүн байлаа. Уурлал яваад байлаа. Ер нь хүмүүс ойртох болов? Холуур явахыг л хүснэ үстэй. Энэ нэг амар ууртай хүн, энэ одоо нэг атман гэж илээ. Хаанхын ч атман юм бүүмэд.
Ууртай хүн байвал яах вэ? Аль бол холуур тойроо л явна үстэй. Зүхтаагаал. Тэгэхээр бидэнд юу хэрэгтэй вэ? Дөлгөөн байх хэрэгтэй. Ууртай хүн байсан ч энэ дотор магадгүй ууртай хүн байж магадгүй. Тэгсэн чинь тэр хүн өөрийгөө захираад дөлгөөн болохыг сурах хэрэгтэй. Тэгэх юм бол хүмүүс гайхна үстэй. Энэ хүн чинь ямар гоё хүн болчихоо гэж ойртой юм яриад та яаж ийм болов гэж асуугаал. Нөгөө хүн нь бүр сайн мэдээ тараагаад бол ямар сайхан бэ? Хэнийг алдаршуулах бол Есүс Христийг алдаршуулж чадна. Тийм үстэй. Тэгэхээр магадгүй огцон мууртай хүн эсвэл атмаа хүн энэ сууж байгаа бол өөрийгөө захираад өөрийгөө засвал үнэхээр бурхан баярлна. Тийм үстэй. За, дээрэс нь итгэмжтэй байх хэрэгтэй гэж. Итгэмжит хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? За, нэг захирал байна. Туслагдаан. За, чи гараашаа цэвэрлээрэй. За, чи машин авгаагаарай. За, энэ цэцгүүдийг услаарай. Ингээл бүх юмаа бичээл үлдээгээл өөрөө 7 хоногор аялчаад хүрээд ирлээ. Ирсэн чинь зүгээр тэр хариуцчихсэн объект нь тэр чигээр тараад бутраад хогондоо дарагдаад нөгөө гараж маргааш нь машин зашин хоорондоо мөргөлдсөн. Тийм байвал одоо итгэмжит хүн мөн үү? Биш шүү дээ. Тэгвэл яах вэ? За энэ хүнийг ажлаас нь халъя да. Өөрөө бүр дампуураа дуусах юм байна. Тийм биз? Итгэмжит хүн яах вэ? Гараашаа цэвэрлээл, машин авгаагаад, цэцгэн услаад, өөр юу вэ? Өөрөө санаачлаад, энэ хаалгыг янзалчи, энэ цонхыг янзалчи, энэ миний хариуцж байгаа зүйлд өөр хийх юу вэ? Энэ юу вэ? Энэ итгэмжит хүн. За. Бурхан биднийг итгэмжит хүн байгаасаа гэж хүсэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ? 3 дахь өдөр үгэндээ ирж байна. Бүтцээ өдөр үгэндээ ирж байна. Тэгээд баг-багаар үг сонсноо хэрэгжүүлэх гэж хүсэж байна. За намайг битгий гим хийгээд шун баг-багаар болидо гэж бодож байна. Зарим нэг нь Библийг уншиж эхэлж байна. Библийг бас хуваараа сонсож үзэж байна. Энэ ямар хүн бэ? Энэ Бурханы өмнө итгэмжит хүн гэсэн үг. Хэний өмнө вэ? Бурханы өмнө. Тийм хүнийг хараад Бурхан хэрэг баярлах бол үнэхээр их баярлна шүү дээ. Тэгэхээр ямар ч хүн аврагдах юм бол өөрчлөгддөг. Баталгаатай аврагдаж чадхал юм бол тэр хүн өөрчлөгддөг. За та бүхэн ч гэсэн аврагдсан гэж ороод ирсэн байна. Өмнөхөө бодоод үзье да. Бас л хүнд гарууд бас байсан л байх та. Яаж явж байгаад аврагдсан болоо гэдэг хүмүүс бас байж л байгаа байлгүй дээ. Тийм биз дээ. Тэгэхээр аврагдсан хүн зайлшгүй өөрчлөгддөг. Аврагдсан хүн хайрыг гаргаж эхэлдэг. Аврагдсан хүн зөөлөн сэтгэлтэй болдог. Тийм байгааз. За. Дээрэс нь төвчих хэрэгтэй гэсэн байна. Энэ төвчээр гэдэг зүйл маш их хэрэгтэй. Ер нь төвчдөг хүн ялдаг гэдэг үг мэдхүү. Эхнэр нөхөр хоорондоо хэрэлдлээ. Төвчдөг нь ялдаг гэж байгаа шүү дээ. Миний нэг таньдаг хүн байна. Эхнэр нөхөр хоорондоо маргаан үүсгээл ихэлсэн гэж байгаа. Тэгэд нөхөр нь бол шууд чимэг болчихдог гэж. Шууд чимэг бол дуг болчихдог. Жохон маргалдаан үүсгэх. Нөхөр нь ингээл эхнэр нь ингээл үгээр хидээ чи өстой ингэдэг муу гэд хамаг муу талуудыг хилээлсэн гэж. Тэгснээс сүүлдээ нөхөр нь бүр юу ч ярихгүй байгаа болохоор нь чи ядаж нэг юм дуграа таачаа гэж орилсон гэж. Төвчгээ байсан. Нөхөр нь тэгсэн чинь зүгээр чимээг бол ингээд гүлийгэл. Юу ч дуурах. Эхнэр нь бүр бачуураад ямар зөвүүн байна чи нэг юм дугараадах та гэж хэрүүл хийх гээл үзээд. Нөхөр нь чимээг орчих. Дахиад дараа нь хэрүүл болсон гэж. Дахиад чимээг болсон гэж. Нөгөө ч араа чимээг болж. Эхнэр нь зохиж нэг үзэж байгаа, орилж нэг үзэж байгаа. Энэ янз янзын юм хийгээд байгаа. Тэгээ бүтхээ ерөөсө хариу үйлдэл үзүүлэх болох. За болиг болсон гэж. Хэн нь ялсан юм шиг байна. Тэгвэл чимээгөө байсан нь ялсан байгаа. Нөгөө эхнэр нь яаж бол бүр бачуурж байгаа шүү дээ. Энэ ямар зөвүүн байна. Миний бүр уурыг хүргээд те энэ ямар зөвүүн байна гэж хамаг юм нь бодогдоод чи буруу зүйл хийсэн бол ядаж буруугаа игээд уучлалт гуйчаач эсвэл зөв зүйл хийсэн бол зөвгээд натаа нэг юм ярьчаач гэж орилоод байгаа. Нөгөөх нь буруу байсан ч чимээгүй зөв байсан ч чимээгүй тэгэл ингээл чимээг.
төвчээр ялдаг. За магадгүй ахын дүүс дотор ч гэсэн хоорондоо маргалдаа тохиолдол бий. Хэн ялах юм шиг байна? Төвцөнд ялна. Төвцөн ерөөлтөд тооцогдод нь штэ. Төвчээд уучлах хэрэгтэй. Төвчж хагаад уучлах хэрэгтэй. Энэ бол ялалт. Тийм үстэй. За дээрэс нь сайхан сэтгэл гэж байна. Бидэрт зайлшгүй сайхан сэтгэл байх хэрэгтэй. Тийм үстэй. Сайхан сэтгэлийг бий болгох хэрэгтэй. За дээрэс нь инэрл гэсэн байна. Энэ инэрэнгүй нэгүүлсэнгүй гэдэг утгатай адилхан. Бид нар нэгүүлсэнгүй байх хэрэгтэй. За Эфес 2:8-аас харах юм бол нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар нэгүүлсэнгүй байх хэрэгтэй. За дээрэс нь за энэ 9 үр жимс байна. Энэ 9 үр жимсийг харах юм бол энэ 9 үр жимс надад байна уу? Байхгүй нь уу? Энийг зайлшгүй бодож үзэх шаардлагатай. За. Хараа. Нэг ийм үг байна. Бид нар аврагдаад яаж байгаа вэ гэхээр аврагдсны дараа энэ ертөнцөөс ангид нэгэн болж байгаа. ертөнцийн дагуу амьдрах хүн биш болж байгаа. Одоо энэ шинээр аврагдсан хүмүүс байгаа бах. Бид нар ямар хүмүүс болж байгаа гэхээр одоо Бурхны үгийн дагуу амьдрах хүмүүс болж байгаа. За, аврагдаагүй байсан бол энэ ертөнцийн дүрм журмын дагуу юу ч хийж тэ хүн алчаагүй бол гэмт хэрэг биш шүү дээ. Тэ хил амаараа дормжлох гэмт хэрэг биш шүү дээ. Тийм биз дээ. За, аврагдсан учраас юу вэ? Одоо ертөнцийн энэ буруу зүйлийг хийх нь гэмт хэрэг. Хиний өмнө гэмт хэрэг вэ? Бурхны өмнө гэмт хэрэг болж байгаа. Яагаад вэ? Бид нар одоо энэ ертөнцид шүүгдэхгүй. Бид нар Бурхнаар шүүгдэх хүмүүс. За, хардаа. Зарим хүмүүс тэгдэг байхгүй юу? Хэдэн жилийн өмнө бол ер нь хэцүү байсан. 5 жил, 10 жилийн өмнө. Чи одоо сүмдөө яваад яг юу хийх үү гэл хүмүүс тэгж асуув. Одоо л тэгж асуух нь багассан. Би сүмдөө явж үг сонссон шүү дээ. Чи хоол гордод яваад идэм шүү. Чамд ер нь эрх чөлөө байна уу гэл тэгж байгаа. Эрх чөлөө байлгүй яа тийм. Тэгсэн чи урдаас тэгж байгаа. Чи одоо гадуур гарч шоудахчгүй, аригч уухгүй, тамхич татахгүй. Чиний амьдрал бол утгагүй сүрцэн амьдрал байна гэл тэгж байгаа. Өөдөөс нь би юу хөл? Чиний амьдрал харин сүрцэн амьдрал юм шүү. За. Харин Эфес 5 дээр ийм үг өгдөг. Би уншаад үгүй. Галат 5 дээр Христ биднийг эрх чөлөөдөн болгохын тулд чөлөөсөн юм аа. Иймд бат зогсож дахиж боолжл юм болгоод бүү орхдог. Христ намайг яасан бэ гэвэл эрх чөлөөдөн болгох тэр ажлыг миний өмнө хийгээд өгч гисэн. Юуны эрх чөлөө вэ? Юуны эрх чөлөөтэй болгосон юм бол? Хартаа. Гим хийхгүй байх эрх чөлөөг надад өгч гисэн. Аврагдсан хүн ямар эрх чөлөөтэй болж байгаа вэ? Гим хийхгүй байх эрх чөлөөг аваад ичиж байгаа. Тэгэхээр бид тэр хүмүүст юу гэж хэлдэг байх нь вэ? Би жинхэнэ эрх чөлөөтэй. Би хорон муу зүйл хийхгүй байна. Би хорон муу зүйл хийхийг хүсэхгүй байна. Энэ арх уухгүй байна гэдэг маань миний эрх чөлөө. Тийм биз дээ. Юу н бодоод үзэх юм бол. Арх уух нь та нарын эрх чөлөө юм бол тэ нөгөө аврагдаг хүмүүс өө штэ. Арх уух нь та нарын эрх чөлөө юм бол арх уухгүй байх нь миний эрх чөлөө. Тамхи татах нь та нарт гоё юм бол тамхи татахгүй байх нь надад гоё гэдэг байхгүй. Тийм биз дээ. Хүнтэй хэрэлдэж маргалдах нь та нарын эрх чөлөө. Миний эрх чөлөө юу вэ? Хэрэлдэхгүй байх. Маргалдахгүй байх. Энэ миний эрх чөлөө байхгүй. Энэ эрх чөлөө хэн надад өгсөн бэ гэхээр Есүс Христ аварж өгснөөр өгсөн. Тэгэхээр жинхэнэ эрх чөлөө гэж юу вэ? Гим нүглийг хийхгүй байх нь эрх чөлөө. Сайхан байхгүй юу? Эрх чөлөө байхгүй юм чинь. Хүмүүс аврагсныхан дараа тэгээд байдаг. Яа, жоохон байж агаад нэг 2-3 жилийн дараа аврагдахгүй яаваа. Яач вэ гэж асууж байгаа. Тэгсэн чинь
Тиймч гим нүгэл хийх байсан, иймч гим нүгэл хийх байсан. Энийг ч хийж чадаагүй байсан шүү дээ. Одоо яана аврагдсан. Өнгөрөө гэж. Би ч гэсэн бас тэгж бодож байсан. Яг 19 настайд аврагч ирсэн байхгүй. Тэгэл аврагдал жилийн дараа 20 хүрж байгаа. Тэгэл ингэж байна. Хэвээ 20 болгошгүй 20 насн дээр ингээл хоригдол яваад ах юм ингээл тэгж бодож байгаа. Гэтэл аяанда миний бодол өөрчлөгдсөн. 20 болгошгүй 20 насн дээр жинхэнэ эрх чөлөөгөө илээ явжсэн байна. Буруу зүйл хийхгүй, гим нүгэл хийхгүй. Энэ маань миний эрх чөлөө байсан юм. Би явцсандаа ойлгож байгаа. Тэр эрх чөлөө хэн өгсөн байг вэ? Есүс Христ тэр эрх чөлөөг өгөөд намайг чөлөөлж гисэн. Юунаас чөлөөлсөн бэ гэхээр гмийн тэр хүнд ачаанаас чөлөөлж гэж байгаа. Тэгэхээр одоо миний сонголт гим хийхгүй байна. Яагаад вэ? Миний бүх гим нүглийг уучлчихсан учраас одоо би дахиад тэр муухай зүйлтэйгээ зууралтмаар байна. Есүс одоо миний гмийг уучласнаас илүү өөр би одоо юу хүсэх юм бэ? Хүсэх юм байхгүй. Тэгвэл би одоо юу хийх вэ? Би эрх чөлөөгөө эдэлж амьдрах хэрэгтэй гэсэн. Миний эрх чөлөө бол гим нүгэл хийхгүй байх эрх чөлөө. Зөв үү? Зөв шүү дээ. Бид нар явц тундаа энийг ойлгоно. Сайн яваарай чуулгандаа. Явц тундаа үг сонсоод ойлгодог. Амьдралаараа ойлгодог. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ Иохан 13 дугаар бүлгээс Есүсийн хайрыг сурлаа. Есүс тэр хөл угааж ийсэн юм байна. Яах гэж угаасан юм бэ? Хайрлсан учраас. За бид нар одоо энэ зураг хардаг те бөөнөрөө хараад за зарим хүмүүс тэгдэг. За энэ угааж байгаа нь бол Есүс юм байна. Энэ угаалгаж байгаа нь одоо хин болоо? Матай юм уу, Марк юм уу? Хин болоо гэж гайхаж байгаа. За тэгсэн чинь нэг хүн тэгсэн гэж байна. Нөгөө урвдаг Юдаас нь аль нь юм бэ гэж хайгаад байгаа. Энэ Юдаас нь яг энэ байж магадгүй гэл. Хамгийн залуу хүн харагдах. За энэ яг Иохан юм шиг байна гэл хоорондоо ингэж яриад ингэж. За тэр зургийг харахаараа Юдасыг хайх шаардлагагүй, Иоханыг хайх шаардлагагүй. Тэр зургийг харах болгондоо юу харагдах ёстой вэ? Би өөрөө ахан дүүсээ хайрлах ёстой юм байна гэдгийг бодох хэрэгтэй гэсэн. Тийм боо. Би өөрөө ахан дүүсээ хайрлах ёстой юм байна гэдгийг бодох шаардлагатай гэсэн. Нөгөө Юдасыг хайцсан. Энэ яг Юдас мөн байна да. Энэ яг Иохан мөн байна да гэл те. Хүн чинь ер нь жоохон мууд дуртай те. Юдас энэ л хайгаад байгаа. Энэ урагч нь аль нь юм бол гэл. За одоо тэр зургийг харах юм бол юу бодох ёстой юм бэ? Ахан дүүсээ бид нар хайрлах ёстой гэдэг зураг байхгүй. Ахан дүүсийн хөлийн угаа гэдэг зураг байхгүй. За шууд утгаар нь ойлгож юу? За одоо гутлаа тайлцаа хөлийн угаанаа гэж угаагаа явчих бай. Хайрлна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр манай сонслогоо ахан дүүс маань бие биенийгаа цаашдаа хайрлах хэрэгтэй. Ер нь бодоод үзэх юм бол бид нар л бие биеийг хайрлах ёстой. Бид нар л бие биеийг хайрлна. Бид нар л бие биеийг хайрлахгүй бол өөр хэн хайрлах юм бэ? Тийм биз дээ. Өөр хүн хайрлахгүй шүү дээ. Бид нар л бие биеийг хайрлах хэрэгтэй. Тийм болохоор өнөөдөр энэ хайрын талаар үг сурлаа. Бид нар эцсийн хүртэл хайрлах ёстой юм байна. Энэ хайр гэдэг чинь зүгээрс нэг хилээгүй тушаал байсан юм байна. Тийм биз дээ. За дээрээс нь энэ хайр чинь тийм энэ хайраа үргэлжлүүлэх хэрэгтэй. Ягаад гэвэл бид нар хайрлаж байгаа дунд нь мартчихдаг байхгүй. За дээрээс нь хайр гэдэг чинь уучлах хэрэгтэй юм байна. Тэгээ уучлаад болохгүй бол тоолчихгүй нэг хүнээ 400 удаа. За үйлчлэл яхлагч байгаа 400 удаа уулчлаа. 1 2 3 4 5 6 7 8 энэ нь ингээд тоолоод дуусах болов. Дуусах. Тийм бааз. Тэгээд хайр гэдэг чинь өвдөгдгөө гэдгийг сайн бодох хэрэгтэй. Би хайрлсан юм бол өвдөж л дараа. Тийм биз дээ. Тэгээ хайр бас яадаг вэ? Хайр хожим ойлгогддог. Хожим хойно. Тэгэхээр бид нар тэр их хайрыг авсан бол бас хамгийн сүүлд нь сурсан энэ 9 үр жимсээ бодох хэрэгтэй. Энэ үр жимс надаас гарч ийн үү? Гим нүгэл хийхгүй байх эрх чөлөө надад байна уу? Эсвэл нөгөө эрх чөлөөгөө алдаад гим нүглээ хийгээ яваад байна уу? Энэ зүйлсүүдийг бодох хэрэгтэй гэсэн. За
Тэгэхээр хамгийн сүүл нь бид нар бие биенээ хайрлах хэрэгтэй. За цаашдаа илүү ихээр бие биенээ хайрлая. За хамтаа залбираад дуусгая. Эзэн бурхан таньд баярлалаа. Өнөөдөр бид нар бие биенээ хайрлах талаар сурсан байгаа лээ. Эцэг хүртэл хайрлаад ахан дүүсээ босгон байгуулдаг. Тийм чуулганы ахан дүүс болгож чадхад эзэн тань өдөртөж өгөөрөө. Онцгойлоод манай ахан дүүстэй ч гэсэн эзэн тань хамт байж өдөртөж өгөөрөө. Илүү их олон зүйлийг зааж өгөөд илүү олон зүйлээр нь тусалж өгөөрэй гэж танаас залбирая. Ань дотор бас итгэлээр дөнгөж эхэлж байгаа ахан дүүс ч гэсэн байгаа лээ. Илүү ихээр бат зурж чадхад нь эзэн та өдөртөж байгаа бол бас олон жилээр ч гэсэн аврагдаад явж байгаа хүмүүс байгаа лээ. Миний дотор байгаа бүх бузрам зүйлийг баг багаар хайж чадхад өдөртөж өгөөрэй. Бүх зүйлийг танд даатгаад бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Чуулганы чуулганаас мэдээлэл өгсөн. Юугээр чуулганы дараа нөхөрлийн дараа цэвэрлэгээ инэ бүхэн аавд гадаа шилжсэн. Тэгээ цэвэрлэн гэсэн. Тэрэн дээр бас ганц төмөр ах материалуудыг авчраад өгнө гэсэн. Бусад аавд дамбаахтай уулзаад дамбаахтайгаа тэгээд цэвэрлэгээнд оролцоорой гэнэ. Тэгээд энэ бусад зарлалууд хэлсэн. Оргил салангой гэсэн ингээд ястай ясны шиг юм уу? За юу сайхан гоё хийсэн байгаа. Тэгэхээр тэгээд тав маань одоо галхаандаа хаалаа хийжээ. Жоохон цэвэрхэн байж өгөөрэй. За тэгээд аав үйлчлэлийн нар байна.